Манай нутагт хүчтнийх гэдэг айл байлаа. Хүчтгуй, яман сахалтай, мишээсэн жавтгар нүдтэй, хүүхэд шоглох дуртай, сайхан зантай өвгөнсөн. Тэдний харин ер бусын хажиг нохотой байв. Бисрэг биетэй, зантгар том толгойтой, шилүүсник шиг хурц соёотой, бас сахалтай. Муурал сахалтайгаас биш сахалтай нохой байна гэдэг гайхалтай хэрэг босов. Нохой муурын ирлээз гэж арайч баймгүй юм. Тэгээд ч манай тэнд муур гэдэг амьтан ёстой нүдний гим. Хүчит гойнхан тэр нохоогоо Мадия гэж хөөрдөн нэрлэнэ. Мадия гэдэг нэртэй өөр нохоолоо байгаагүй юмдаг. Түүнийг эдд нь Мадия гэж эрхлүүлсээр байгаад өвөл болоо нуруутай өвсөн дээр зум болоо туглын сарвч дээр хөвтээд хаяа саранд ч юм уу юунд ч юм улин хуцхаас өөр хэрэггүй амьтан болгосон юм. Зангийн яанда нохойн дундаас бүр нэг онцгой. Хотныхаа айлынхаа нохоттой ээлжээр дайсагнана. Энэ жил гомбын нохойтой дайсан байснаа хойтон жилэн жамбынхтай дайсан болно. Тийхүү ойр хавийн уралцах амьтан олдохгүй болоо Сахалт хот айл руу явна. Ганц найз нь гэвэл Балбар мужааны шархалцсан хав. Тэр муугаач ёстой нэг хамгааланда цаадхан ч сална гэж байхгүй. Нөгөө дайсан нохоттойгоо уралцаж байхад нь чадлынхаа хэрээр хамжиж өрсөлдөгчийн борив шилбэнээс хазаж амжина. Мадиаг зэрвс харахад хөөхөн нохой. Жогтой янзын ухаалга бор нүдтэй, уг нь соотон баймаар атал үзүүр нь нугарчихсан жижигхэн дэлтгэр чихтэй, ханхар дуу цээжтэй, намхан урт биетэй. Зүрх цагаан хар нохой. Нас тодорхойгүй. Хүчит гойн үгээр бол ер хөгшөрдөггүй. Бараг мөнх наслах амьтан. Түүний нууц нь юунд байна уу гэхээр орооны үеэр нэг их гүйдэггүй. Сайхан муухай ямар ч хамаагүй нэг гिचээ олж аваад хэвтчихнэ. Бас идэмхий гэж жигтэйхэн. Толгой дээгүүр нь нисэн өнгөрсөн ирвэлжийг хав гэж үрчгэн. Газрын чигний улаан хорхой цухойсон ч бас хав хийн. Дайсагнах нохой дуусахаар заримтай нь түр зуур эвлэрнэ. Тэгэхдээ шар халзан хаваан илчээр илгэх бөгөөд цаатхан нь эвлэрэх нохойн өмнө хідэнтэй шарвалзан хөлбөрч хушуу амыг нь долоогоод л болох нь тэр. Мадиагийн дайснууд голдуу хүлцэнгүй амьтад хэрвээ тиймгүйсэн болоо энэ ер бусын хажиг нохой аль хэдийн хоолоогоо тас хазуулах байсан бизээ. Ийхүү хүчтийн хажиг нохой Мадия мөнх бусын юм шиг маадагнаж явснаа тэр нэг намрын цагаан хагднаар өөд болчихлоо. Хүчит өвгөн аманд нь шар тос хазуулж сүүлийг нь дэрлүүлэн хөдөөлүүлээд хойд насандаа эрдэмт хүн болж төрөх амьтан байгаа юм гэсэн билээ. Мадиагийн эцэслийн гол шалтгаан насаараа дагсан өнөөх муу шар халзан хавна өссөн нохойд хоолоогоо тас хазуулан үгсэн явдал байв. Түүнээс болж Мадия идэх ундаас гарч ухаалаг бор нүдээрээ алсын уулын толгойг ширтэн хэвтсээр дугжирсан юмдаг хөөрхий. Ирэх танхийг эрхэмлэн ажил хөдөлмөрөөс зайлсхийж хэрүүл маргаан өдөж явдаг зарим хүн хүчит ухаан Мадиагч нохойтой үлгэр нэгэн буюу